TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Өнөөдөр бид та бүхэндээ нэгэн эмэгтэйн амьдрал тохиолдсон түүхийг хуваалцахаар бэлтлээ. Тэгээд нэгэн жирийн эмэгтэй харамсалтай түүний бэлгийн хандлага арай өөр. Тэгээд нэвтрүүлгийн туршид бидэнтэй хамт байгаарай. Амьдрал тохиолдсон асуудлуудаа хэрхэн сайнаар эргүүлэн шийдэж түүнийхээ ард гарсан сайхан түүхүүдийг найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань үргэлж хуваалцаж бусдад урам зориг өгдөг учраас би яг энэ нэвтрүүлгийг тэсэн ядан хүлээдэг байгаа. Тэгээд өнөөдрийн найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөртөө сонсогч тавтай морилно. Гэрлээ Жимсээ бид хоёр хамтдаа өнөөдрийн дугаарыг бас хөтлөн явуулах болно. Саяхан би нэг гайхалтай сайхан эмэгтэйтэй танилцсан. Тэр бүсгүйн амьдрал тохиолдсон үнэхээр тэр гайхалтай түүхүүдийн талаар би өнөөдөр сонсогч тантай болоод Жимсээтэйгээ хуваалцмаар санагдсан. Тэгээ тэр бүсгүйг болохоор хонгороо гэдэг багадны эцэг их хоёр нь харилцааны маш их асуудалтай. Тэгээд аав ээж нь түүнийг байнга доромжилдог. Бага байхдаа л өөрийгөө ээж нь өөрийгөө хамгаалж чадахгүй хүчирхийлд өртдөг байсныг харж ээжийнхаа тийм байдлыг харж өссөн тийм эмэгтэй байсан. Тэгээд тэр эрэгтэй хүүхд шиг үргэлж хувцсалж тэгээд бас эрэгтэй хүүхдүүдийг даган дуурайж нэг л мэтгэд түүний зан чанар тэгээд харилцаа хандлага нь яг эрэгтэй хүүхд шиг болсон байсныг тэр өөрөө анзаарсан. Тэгээд яг хонгороог 12 настай байхад нь аав ээж нь салаад тэгээд хонгороо өөрөө нагцындаа амьдрахаар явсан. Эцэг их нь түүнийг нагцынх руу нь явуулсан гэсэн үг л дээ. Харин харамсалтай нь насанд хүрсэн үеэл ах нь хонгороог хүчирхийлсэн байгаа. Тэгээ хонгороо энэ явдлаас хойш ирчүүдэд улам дургүй болж байгаагаа өөрөө ингээд өдөр ирэх тусам мэдэрч яг тэрийг ингээд хүлээж авдаг байсан. Тэгэд эмэгтэй байна гэдэг бол яг хитрхи хонгороогийн үед эмзэг, байнгын аюул нүрлэж байдаг. Тэгээ байнга ингээд нөгөө эмэгтэй хүн сул дорой гэдгийг дандаа ингэж гэсэн үзлийг өөртөө бий болгож өссөн байгаа. Тэгээ эцсийн дүнд эмэгтэй хүн гэдэгтээ маш эргэлзэж тэгээ тэр хонгороо маань болохоор өөрийнхөө хүйсийг салахыг хүссэн байгаа. Бүр тийм нөгөө эрэгтэй байхыг хүссэн гэсэн үг л дээ. Охин нь ийм болсонд хонгороогийн ээж нь маш ихээр иччихсэн болохоор энэ байдлыг нөгөө хонгороог хорж эхэлсэн. Яг эрэгтэй байх байдлыг нь хонгороо өөрөө нөгөө илүү их спортод авьяастай тэгээ бас эмэгтэй тамирчдын багт ороод тоглодог байсан байгаа. Удалгүй багийнх нь гишүүд яг тэр хонгороогийн спортын багийн гишүүд нь Есүсийн цуглаанд явдаг болохыг хонгороо олж мэдсэн. Тэгээд тэр спортод дуртайгаасаа болоод бас бие авч явах байдал харилцаа үг үйлдэл нь тэр багийн гишүүд нь үнэхээр өөр байсныг олж харсан байгаа. Тэгэд харин хонгороо болохоор өөрөө тэднээс өөр байгаагаа мэдчихсэн тий. Тэгээ баг нь хожигдтол юм бол хонгороо биелийгээ шидэж хараал урсгаж тий муу муухай үг хэлдэг болж л тий. Тэгэнгүүт дасгалжуулагч нь тэр охины төлөө залбираарай л гэж багийнхантаа хэлдэг байсан байна. Аяанда хонгороо Есүсийн талаар сонсохдоо эсэргүүцгэн болоод түүний зүрх сэтгэл нь тайван болоо тий Есүсийг хүлээн авах шийдвэрийг гаргасан байгаа. Хонгороо Христэд итгэдэг болсон ч гэсэн түүний нөгөө ижил хүйсний мэдрэмж нь арилахгүй давамгай хിവэрэл байгаад байсан. Энэ нь болохоор нөгөө арилахгүйгээр нэг хэсэг хугацаа өнгөрсөн байна л да. Харин ижил хүйстэн байх нь хүмүүст зориулсан Бурхны төлөвлөгөө биш гэдгийг хонгороо харин нэг өдөр Библиэс уншаад өөрөө яг юу хийхээ мэдэхгүй тий яг ийм нөгөө нэг шоконд орсон байдалтай би болсон байгаа. Тийм болохоор хонгороо Библийг маш сайн мэддэг хүмүүстэй уулзаж зөвлөгөө авдаг болсон айжмаар. Тэгээ бас нөхцөл байдлын нөлөөнд автаж буруу бас харамсах шийдвэр гаргасан гэдгээ өөрөө ойлгосон хин нэгний нөлөөнөөс олж яг ийм шийдвэр гаргасан гэдгээ яг өдөр ирэх тусам нөгөө зөвлөгөө авсан учраас ойлгосон гэж байгаа. Тэгээд бидний хэн байх вэ гэдгийг зөвхөн Бурхан шийддэг гэдгийг хонгороо эцэст нь яг энэ зөвлөгөөний үр дүнд яг энэ Христэд итгэдэг хүмүүсийн нөхөрлөсний үр дүнд мэдэж авсан байгаа аахгүй. Одоо өнөөдөр болохоор хонгороо Бурханы бүтээснээр эмэгтэй хүн байх нь ямар их аз жаргалтай
гэдгийг мэдэх тэр аяллаа эхлүүлсэн байгаа. Тэгээ Бурхны үг болох Библийг ойлгож яг Библийг суралцахад нь Бурхан өөрөө одоо хонгороод тусалсан. Түүнийг замчилсан тий. Бурхан алдаа гаргадаггүй хонгороо маш сайн яг энэ үед ухаарсан байгаа. Түүнийг эмэгтэй хүн болгох нь Бурхны сонголт бөгөөд сайн байсан гэдгийг л хонгороо мэдэж зүрх сэтгэлдээ мэдэж авсан нь хамгийн түүний чухал шийдвэр байсан байна. Тэгээ одоо хонгороо юу хийж байгаа гэж өөртөөгөө адилхан яг ийм асуудлаар төөрч яваа эмэгтэйчүүдэд туслах тэр одоо ажлыг эхлүүлсэн. Эхлүүлээд одоо ажиллаа явж байгаа гэсэн үг. Ижил хүйстэн гэж өөрийгөө боддог тэр төөрөгдлөөс одоо хонгороо салаад тий Бурханд таалагдах амьдралаар амьдарч болдог юм байна гэдэг тэр бодлыг тэр байдлыг өөртөө хүлээн зөвшөөрөөд одоо тэгээ яг эмэгтэй хүнийхээ амьдралаар сайхан амьдарч байгаа. Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань танд хүрч байна. Тэгээд жимсээ энд яг чамд зориулсан нэг үг байна. Би уншиж өгье. За. Загсан дугуй хэрэгтэй шиг эмэгтэй хүнд эрэгтэй хүн хэрэгтэй. Яалаа гинэ. Загсан дугуй хэрэгтэй шиг эмэгтэй хүнд эрэгтэй хүн хэрэгтэй гэсэн нэг үг байна. За яста утгагүй юм аа. Загас дугуйгаар яаж явдیں۔ Харин яг наатгаж хэлээд байгаа байхгүй юу? Эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх үзэлтэй нэг алдартай феминист эмэгтэй энэ үгийг хэлсэн байна л да. Тэгээд үгийг нь сайн тунгаагаад бодох юм бол
энэ хүн одоо эрэгтэй хүний талаар сайн мэддэггүй эсвэл бол яг яаж хэрэгтэй гэдгийг нь ойлгодгүй л гэдэг нь одоо илтэл харагдаад байна л да тий. Тэгэд би үүнтэй ер нь санал нийлэхгүй байгаа байна л да. Би ч гэсэн бурхан эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хоёуланг нь л бүтээсэн шүү дээ. Бид ялгаатай хэдий ч бас бие биедээ маш их хэрэгтэй гэдгийг би бас энэ талаар ер нь их боддог. Харин тий. Тэгээд саяны хэлсэн хүн болохоор ер нь хин нэг эрэгтэйд гомцсон ч юм уу эсвэл нөхөртөө аавда ахтаа ч юм уу ах дүүсэндээ мэдгүй аль нэг нь гомцсон хүн шиг л надад санагдаад байгаа байхгүй. Тэгээд хэрэв одоо ийм үгтэй энэ үгтэй санал нэг байгаа тийм одоо хүн байгаа бол бас бидэнд хандаарай гэж бас хэлмээр байна. Энэ мэдрэмж амьдралд маш их сөргөөр нөлөөлдөг. Тэгээд нөхцөл байдал нь даамжирснаасаа болоод одоо эмэгтэй хүмүүс ижил гүйцэтгэн болох шийдвэрт хүрдэг байх нь аюултай тий. Хин нэг эрэгтэй хүн ууртай, догшин тэгээ бас хүчирхийлэгч байж болох ч гэсэн энэ нөгөө бүх эрэгтэй хүмүүс ийм биш гэдгийг бид нар бас мэдэх хэрэгтэй шүү дээ. За нэг хүний зан аран шингаар бүх хүнийг одоо нөгөө төлөөлж болохгүй. Хамтдаа цаашаа бүгдээрээ үргэлжлүүлэн ярьцгаая. Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань үргэлжлэн танд хүрч байна. Өнөөдөр арай өөр байдлаар хөтөлбөр маань үргэлжилж байгаа. Тэгээд хөтөлбөрт маань амьдралынхаа түүхийг хуваалцахаар нэгэн эрэгтэй ирсэн байгаа. Тэгээд яагаад эрэгтэй хүнийг одоо түүхээ хуваалцаач гэж одоо өрснийг удахгүй та бүхэн сонсоод ойлгох хаа. Тэгээд хөтөлбөрт маань ганаа ирсэн байна. Тавтай морилно. За сайн байцгаана уу. Тэгэд найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрт ингээд өргөдөөд оролцож байгаадаас баяртай байна. Одоо намайг буюу одоо эрэгтэй хүн оролцохыг зөвшөөрсөнд баярлалаа. Ер нь гэр бүл гэдэг чинь одоо эхнэр нөхөр хоёулаа одоо оролцож ижил босдог зүйл шүү дээ. Тэгээ сүмж хулган одоо байгуулагч ялгаагүй. Хүнийг бүтээх үедээ одоо эр хүн ганцаараа байх нь сайн биш ээ. Түүнд туслагчийг бүтээе гэж одоо бурхан хэлсэн байдаг. За би 2 жил гаруй өмнө гэрэлсэн юм аа. Тэгээ миний ханыг дулмаа гэдэг. Тэгээ би мэдээж одоо хандаа хайртай. Гэр бүлээ тийжээж тэр түүний төшийг тулгуур байхыг одоо хүсэж байна гэж би түүндээ хамласан байгаа. Тэгээ дулмаач одоо миний хайрыг хүлээж аваад тэгээд намайг бас хайрлна. Гэхдээ би одоо маш их баярлж илаа. Тэгээ одоо ч баярласаар л байгаа л да. Тэгээ харамсалтай нь одоо удалгүй тэгээд нэг юм нэг жаа асуудал гараад одоо тэгээд дулмаатайгаа одоо ярилцах гэхээр одоо уйлаад эхэлдэг. Тэгээ надад хэцүү байвал би ингээд бас хэсэг дуугүй болчдөг байсан. Харин одоо миний энэ дуугүй байдлыг дулмаа одоо ойлгохгүй хахир хатуу байна гэдээ одоо гүүгээ явчихдаг. Тэгэд өнгөрсөн 2 жилийн хугацаанд одоо бид хоёр хэдэн удаа нүүр тулаад ингээд ярилцсан л да. Дулмаа намайг бүр цохиод авахыг гээд юу айдаг болсон л байсан. Тэгээ яаж дөө өөрт нь гар хүрнэ гэж бодож чаддаг байна. Би одоо их нэртэй сайн байх болно гэж одоо бурханд бүр амласан шүү дээ. Гэтэ одоо ханыхаа өнгөрсөн амьдралыг мэдсэний дараа надад одоо итгэж чадахгүй байсан шалтгааныг ойлгоход одоо арай амархан болсон. Амар болсон. Тэгээ би түүндээ хайртай одоо надад итгэхээсэй гэж хүсэж байгаа шүү дээ. Гэтэ яаж одоо итгэдэг болох вэ? Яаж итгэдэг болох вэ гэд асуулт байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өрчөөс эмэгтэйтэй суусан эр хүнд ер нь миний бодлоор маш их үүрэг хариуцлага оногддог юм шиг. Бурхны бидэнд таалгасан ажил гэж одоо ойлгоход бараг болох байгаа. Тэгэд нөхөр нь байнга хайр, одоо халамжтай байж, итгэж сурахт нь тусалж чадах юм байл л дээ. Өдөр хоног өнгөрөх тусам тэгэл бид одоо бие биедээ илүү их итгэдэг болж байсан. Библи бол эхнэрээ сайн хайрлж халамжлахад туслах
маш сайн ингээд гарын авлага гэж би одоо ингээд өнгөрсөн 2 жилийн хугацаанаас харахад хэлмээр байгаа байхгүй юу. Тэгэд нөхрүүдээ Христ чуулганыг хайрлаад түүний төлөө өөрийгөө өгсөний адил эхнэрүүдэд хайрлаа. Тэр чуулганы үгээр дамжуулаад усан дугааж цэвэрлэн хариуцахад тиймээс нөхрүүдж эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг. Би Библийн ишлээс хэлээд байгаа шүү яа заяа. Тэгээ учир нь хинч хизээж өөрийн махбодыг үзэн яддаггүй. Харин ч дот хижээж халамжилдаг. Христ мөн чуулганд ийхүү ханддаг гэж Библиэд хэлсэн байдаг. За хүүхэд ахуй цагтаа ингээд хүчирхийлэлтэй хүнд нөхцөлд өссөн эмэгтэй хүний хувьд одоо нөхөр нь хоолж бухимдаад байх юм бол тэр эмэгтэйг айлгаж өнгөрснийг ингээд сэдрээдэг юм байна лээ. Тэгээ эмэгтэй ч гэсэн одоо тодорхой хариуцлага бас өргөж ёстой. Тэгээд юуны төрөнд одоо нөхөр нь төгс биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Төгс биш. Тийм тий. Тэгээ бүх зүйлийг яг таг одоо зөв хийж бас чадахгүй шүү дээ. Тэ? Хэрэгтэй л хүн л юм чинь. Тэгээд дулмаа маань одоо өөрөө л шийдвэр гаргаж байж надад итгэдэг болно. Тэгдэг болсон. Тэгээ нөхөр нь өөрт нь муу юм хийхгүй гэдэгт одоо оюун бодлоо нэг тийм дасгах хэрэгтэй санагдсан. Тэгээ бид одоо хамтдаа залбираад Бурханаас бидний амьдралыг одоо чиглүүлж өгөхийг та үргэлж гойдаг. Тэгээ ингэж ижил одоо Бурханы бидэнд оюуланд маань одоо ивэл болгож өгсөн энэ сайхан гэрлэлтийг ерөөл ивэл одоо болгож хувирган шүү дээ. Хэрвээ бид Иесусийн бидэнд зориулсан энэ гайхалтай жишээг одоо дагах юм бол эхнэрүүд маань одоо нөхрөө хүндэлж нөхөртөө итгэж хөвгүүд маань бас бидэнтэй адилхан болохыг хүснэ. Охид маань аав шиг л хүнтэй одоо гэрлэхийг хүсэх болно. Тэгээ эн чинь л сайхан шүү дээ, тэ? Харин тий. Би саяхан нэг бичлэг үзсэн байхгүй юу? Тэрэн дээр болохоор дандаа ирчүүдээс та яг өөртөө адилхан хүнтэй өөрийнхөө охиныг гэрлээсэй гэж хүсэж байна уу гэдэг асуултыг тавьж байгаа байхгүй юу? Тэн дээр тэгсэн чинь ирчүүдийнх нь бараг 60-70% нь би хүсэхгүй байна. Би яагаад гэвэл азгүй, би яагаад гэвэл эхнэрийнхээ итгэлийг алддаг гэд айгүй олон янзаар хариулжсэн. Бараг 30-40% нь болохоор би болохоор азтай эрэгтэй хүн, би үнэнч, би сайн аав. Тийм болохоор миний охин над шиг хүнтэй суугаасаа гэж би хүсэж байна гэдэг хариултыг хэлчихсэн байхгүй юу. Тэгэхээр яг ингэж харах юм бол айл гэргийн нөхөр хүн ямар байх нь хүчирхийлэгч байх уу, хэн байх уу гэдгээс нь шалтгаалаад ирээдүйн яг тэдний октоодынхны амьдрал яг тэг шийдэгдэх юм шиг санагдчихсан. Бас өөрөө чи ярианаас сонссон чи яг энэ яг миний бодолд ороод ирлээ. За тэгээд баярлалаа хоёроо. За бидэнтэй ярьж өөрийнхөө түүхийг хуваалцсанд баярлалаа. Баярлалаа. Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань танд хүрч байна. Тэгээд ганаа маань сайхан түүхээ хуваалцсанд дахин баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд эцэст нь хэлэхэд найдвар гэдэг үг манай хөтөлбөрийн нэр шүү дээ. Тэгээд бас бидний ч бас зорилго байгаа. Тийм шүү. Сонсогч та биднийг бас өөрсдийнхөө найз гэж бодоосаа гэж бид нар хүсэж байна. Яагаад гэх юм бол таны амьдралын хүнд хэцүү үеүүдэд бидний нэвтрүүлэг бас танд урам зориг, бас танд хэрэгтэй тэр мэдээллийг бас гарах арга замуудыг танд хүргэнэ гэдэг зорилгоор бид бүхэн нэвтрүүлгээ бүтээн танд хүргэж байгаа шүү. Найз манд буруу зүйлийг хийсээр байх үед амьдрал нь өөрчлөгдөж болно гэдгийг төсөөлөөчгүй байсан тий. Тэр чинь нөгөө хонгорогийн түүхийг бүгдээрээ эргээд санах юм бол харин Есүс түүний амьдралд орж ирэхэд түүний амьдралд гарсан өөрчлөлтүүд ямар гайхалтай өөрчлөлтүүд гарсан бэ гэдгээ бүгдээрээ хонгорогийн амьдралын түүхээс бас харлаа. Саяхан бас хуваалцсан ганаагийнхаа түүхээс бас харлаа тий. Тийш үү. Тэгээд гим нүглийн одоо хүлээснээс чөлөөлөгдөж Бурхны хайраар дүүрэн шинэ амьдралыг та хүсэж байна уу? Библийн нэгэн ишлэл дээр
Бурхан ертөнцийг үнэхээр харилсандаа цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хинч мөхөхгүй, харин мөн хайтай болох юм а гэж хэлсэн байдаг. Есүс бидний гим нүглийн төлөөсийг төлөхийн тулд тэр загалмай дээр нас бараад бас шинжлэхийн тулд тэр үхлээс дахин амьдсан байгаа. Гэдэгт та итгэх юм бол Есүс Христэд итгэх итгэлээр Бурханд итгэсэн бүх хүнийг Бурхан зөвд тооцноо гэж Библиэлд бас нэг номон дээрээс хэлсэн байдаг. Бид юу хийсэн эсвэл хэн байх нь огт бидний аврагдах үгүүд хамаагүй. Гэдгийг ч гэсэн бас Библиэлд хэлсэн байгаа. Тэгэхээр ямар ч эдрээтэй амьдрал донд та алхаж байсан те гунигтай, хэцүү, зовлонтой, гашуудал донд бас түрүүний хонгорог их шиг хүнд асуудлууд донд алхаж байсан ч гэсэн Бурхан танд маш их хайртай, амьдралын чинь ямар ч үед танд туслахад бэлэн байдаг гэдгийг сонсогч таныг мэдээсэй гэж хүсэж байна. За тэгээд бидний ярилцах цаг хязгаартай учраас өнөөдрийн хөтөлбөр маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд бидний дараагийн 7 хоногт бас таныг суугаад харуулад сонсоосоо гэж хүсэж байна. Тэгээд итгэл найдар өгөх зүйлсийг хөтөлбөртөө оруулахаар бид хичээх болно. Тэгээд бидэнтэй нэг дээрээ дараагийн хөтөлбөрөөр уулзтлаа. Түр баяртай. За тэгээд эмэгтэй та бас өөртөө анхаарал хандуулж бас өөрийгөө халамжилсан 7 хоногийг өнгөрүүлээрэй гэж хүсэж байна. Хэрвээ танд асуулт болон өөрийнхөө амьдралын түүхээс хуваалцахыг хүсэж байгаа зүйлс болоод бас бидэнтэй хандаад ярилцах бас хэрэгцээ байгаа бол хин нэгний зөвлөгөө тусламж хэрэгтэй байгаа бол та бидэнтэй нэвтрүүлгийн төгсөлд гарах хаягаар холбогдорой гэж хүсэж байна. Дараа 7 хоногийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 907 0751 дугаараар холбогдорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.